Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 4 сарын 30-ны өдөр Улсын хурл дүргэн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн 1 дахь хэлэлцүүлгийг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн уралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагч Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтөд уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 11 дахь заалтанд Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх гэж мөн зөвлөлийн 6-гийн 12 дахь заалтанд санхүүжилтийн их усүрийг тодорхойлсон. Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон. Хариуцах эзэнтэй техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв нь батлагдсан. Тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг эренбэлсэн байх гэж заасан шаардлагад нийцүүлэн боловсруулсан гэжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, хүний эрхийн дээдлсэн засаглал гэсэн дөрвөн үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хүн төвтэй хөгжлийн үндсэн санаа нийцсэн эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох зорилгыг тодорхойлж төсвийн зардлын шинжилэл, төрийн албаны шинжилэл, үндэсний баялагын сан, төрийн эмчит компани засаглалын шинжилгээг хэрэгжүүлэх, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мегацлийг эрчимжүүлж макро эдийн засгийн доктортой өсөлтийг хангаж бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар эдийн засгийн эрх чөлөөний шинжилгээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тогтоолын төслийг парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын орооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн найдлаа 14 мегацлд үр ашигын ач холбогдлын тооцоо судалгаа хийж төслүүдийг ирэмбэлсэн хэсэг, боловсролын салбарын хөрөнгө оруулалт болон төрийн албаны шинжилгээний талаар алдагдaltaгүй төсвийн бодлого хэрэгжүүлэх талаар Улсын хурлын гишүүн Соронзон болт хөгжлийн төлөвлөгөөнд макро тодорхой орчныг бүрдүүлж тодорхой хэмжээнд хэмждэг төлөвлөгөөтэй болох төрөмчт компаниудын ажилчдын цалин, топ дэмж, ноолуурын бэлтгэлийн их усүр аж ахуй нэгжүүдийг хэрхэн дэмжих талаар, нүүрсний экспортын орлогын бууралтын талаар, Улсын хурлын гишүүн Батшугар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын талаар, төрөмчт компаниудын шинжилгээний талаар, Улсын хурлын гишүүн Ганбаатар биржээр нүүрс арилжаалах үйл ажиллагааны талаар, урсгал зардал өндөртэй оновчгүй хөрөнгө оруулалтын талаар, Улсын хурлын гишүүн Сайн зураг газрын цус боловсруулах үйлдвэр, Эрдэнэрэнгийн усан цахилгаан станц, Сэлэб төвийн бүтээн байгуулалтын явцын талаар хөрөнгө оруулалтын төлөвлөлт улсын төсөвтэй нийцэлтэй хэсэх, төслийн гадаад зээл тусламжтай холбоотой зарлыг хэрхэн шийдвэрлэх талаар, Улсын хурлын гишүүн Ловсон Жамц иргэдийн төлбөрийн чадвартай нийцсэн инженерийн бүрэн хангамжтай эрүүл аюулгүй орчин бүхий 150 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөгөөнд тусгагдсанд бодиттой хэсэх. Төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдээр зөв тогтоох талаар, авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлж, авилгын төсөөллийн индексийн оноог сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх талаар, төслийн хавсралтууд хоорондын уялдааг хэрхэн хангах талаар, Улсын хурлын гишүүн Мөнх Соёл 2026-аас 2030 оны дунд хугацааны хөгжлийн бодлогоо хязгаар гаргах, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дунд хугацааны бодлогод хэрхэн нийцүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төсөв санхүүгийн нарийн тооцоо хийсэн хэсэг, нийгмийн салбарын бодлогын зээлээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд 333 тэрбум төгрөгөөр спорт залыг барих нь үр дүнтэй хэсэг. Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих шинжлэх ухааны технологийн паркийг байгуулах нь тохиромжтой хэсэг. Үүнийг хөгжлийн төлөвлөгөөнд тусгахгүйгээр хувийн хвшлийн оролцоогоор барих талаар, төсвийн ерөнхийлөн зэрэгчийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээтэй хэр уялдаж байгаа талаар, олон улсын өрсөлдөхүйц чанартай тэгш хүртээмжтэй ерөнхий боловсрыг хөгжүүлнэ гэж зорилтод үр дүнгийн шалгуур үзүүлэлт нь PISA болон олон улсын үнэлгээг хэрхэн хүрэх, үр дүнд шууд нөлөөлөх хэсэг талаар, Улсын хурлын гишүүн Бадамсран үнийн өсөлтийг хязгаарлах талаар эдийн засгийн хөгжлийн яам болон бусад яамд хэрхэн хамтран ажиллах талаар, хөнгөлөлтөө зээлийн их усүрийг нэмэгдүүлэх, өрх айл, бичил бизнесийг дэмжих, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар, төсвийн урсгал зардлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, төрийн албан агчдын тоог бууруулахдаа одоо ажиллаж байгаа төрийн албан агчдын эрх ашигыг хамгаалах чиглэлээр ямар хувилбар, ямар сонголт өгч байгаа талаар,
ашигт нотомлын нөөц тогтоох хөрөнгө санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх, ашигт нотомлын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц, засгийн газрын төлбөрийн 30-аас доошгүй хувийг орон нутагт хуваарлах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Улсын их хурлын гишүүн Батнай Арамдал хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж бүтээмжийг сайжруулах хиймэл оюуны бэлэн байдлыг хангах ажлын явц, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ хийлгэж үндэсний стратеги тодорхойлж дууссан эсэх. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүд нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдсан эсэх. Төрөмжит компани бүтээмжийг 30% сайжруулах асуудал шийдлийн талаар, оюу толгой төслийн ажиллах хүчний стратеги төлөвлөгөөг 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан талаар, Улсын их хурлын гишүүн Жаргалан сангийн яамнаас татварын бодлогын шинжилгээг хэдийн хугацаанд хийх, бүсийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийг техник эдийн засгийн үндэслэл болон өөдөө тэмүүлэх ган таталгад бүр, хөшгөтийн хөндийн туннель төсөл, шинэ их тойруу хурдны зам гэх мэтчлэн өндөр санхүүжилттэй төслүүд Монгол Улсын 2024 оны төсвийн тодтолт тусгалтныг тодруулж 14 мега төсөлд 5-7 цахилгаан станцын хөрөнгө оруулалтын их усүрийн талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Мөн тогтоолын төсөлтөд холбогдуулан Улсын их хурлын гишүүн Соронзон болд макро тогтвортой орчныг бүрдүүлж жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах, Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн урт хугацаатай хөнгөлөлтөө зээлийг 10-аас 20 дахин нэмэгдүүлэх гэсэн саналыг тодорхой тусгах, ашигт малтомлын нөөц ашигласны төлбөр, газрын засны нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бүс аймаг сум орон нутгийн хөгжлийн санд хуваарлах эргэцэн тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих, Улсын их хурлын гишүүн Батнай Арамдал төрөх үеийн хэвшлийн түншлэлийн тухай, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилгээг Улсын их хурлд яаралтаа өргөн мэдүүлэх, төрөмжит компани болон төсвийн зардлыг бууруулах реформыг яаралтаа эхлүүлэх, Улсын их хурлын гишүүн Мөнх Соёл тогтоолын төслийн 2 дугаар авсралтын 2-ын 3-т